Зарим бид та бүхэндээ өчигдөр Японы шуудан компани өмч хөвчлийн асуудлын талаар мэдээллийг хүргэсэн. За тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Японы өмч хөвчлийн энэхүү шуудан компани хувьцааны 2 дахь зах зээлийн ярилцлага өнөөдөр эхлэхээр байгаа. Ингээд бид та бүхэнд хөрөнгө оруулалтын шинжээчтэй холбогдож мэдээллийг хүргэе. За хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэтэй холбогдож байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өчигдөр бид үзэгчтэй бол Японы шуудан компани өмч хөвчлийн асуудлыг хүргэсэн. Японы шуудан компани одоо Японд дахь өмч хөвчлийн асуудал бол одоо иргэдээ чиглэсэн байд юм байна гэсэн мэдээлэл хүргээд байгаа. Өнөөдрийн 2 дахь зах зээлийн ярилцлагаар энэхүү компани хувьцааны хувьд ханшийн хувьд ямар хөдөлгөөн ажиглагдж байна? За тэгэхээр өчигдрийн хувьд бол 3 компани хувьцааны талаар ярьсан байгаа. Япон шуудан гэж ярьж байгаа бол энэ дотор бол үндсэндээ 3 компани байгаа. Нэгдүгээр банк, хоёрдугаар даатгал, гуравдугаар шуудан гэсэн 3 компани. Энэ 3 компани тус бүр 11% хувьчснаар 11.9 тэрбум долларыг засгийн газар нь босгоод байгаа. За төрийн компаниудыг өмнө хувьчилж исэн 10 компани хувьцааны ханшитээр судалгаа гэдэг үзэхэд бол нийт 10 компаниас 2 компани хувьцааны ханшид эхний 2 компани хувьцааны ханшид уналттай. За харин 8 компанийн хувьцааны ханш эхний өдрөө бол өсөлттэй. Харин эхний 1 жилийнхаа хугацаанд 10-аас 200% өсөлттэй байсан юм байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол харин Япон шуудан банк, Япон шуудан даатгал, шуудан гэсэн 3 компани хувьцааны ханшид ямар өөрчлөлт хоёр дахь зах зээл дээр гарваа гэхээр банкны хувьд бол 15 орчим өссөн байна. Даатгалын компанийн хувьд харин 47%-аар хувьцааны ханш өнөөдөр өссөн байна. За шуудангийн хувьд бол 17% өсөлттэй байна гэж болохоор байгаа. Тэгэхээр Японы хувьд бол төрийн өмчийн хувьчлал нь өөрөө нэгдүгээр нь иргэдтэй чиглэж байгаа нь өчигдрийн статистикаас харагдчихсан. Жишээ нь энэ 3 компани нийт хувьцааны 80% бол 70-аас 80% нь бол иргэд авсан байгаа. За харин хоёрдугаарт бол төрийн өмчийн хувьчлал нь явагдсанараа 2 дахь зах зээл дээр хувьцааных нь ханш нь бас өсдөг ийм зүйл тохиолдол харагдаж байна л да. За тэгэхээр оюутлогоо компани бүтээн байгуулалтын одоо хөрөнгө босголтын ажил 11 дугаар сарын сүүлээр одоо хийгдээд байгаа гэсэн мэдээлэл. Үүнтэй холбоотойгоор бас компани хувьцаанд өөрчлөлт гарч байгаа болов. За ерөнхийдөө зах зээл дээр хүлээлт үүсээд байгаа. Ямар хүлээлт гэхээр 70 дугаар хаан санхүүжилтийн 11 дугаар сарын эцсээр бол босгоно. За мөн эх оны 6 дугаар сард 70 дугаар хаан бодит бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэсэн юм хүлээлт явж байгаа. Тэгэхээр энэ хүлээлттэй холбоотойгоор за мөн дээрээс нь өнөөдөр жишээлбэл толгойн 70 дугаар хаанд даасан нийлүүлэгчдийн форум их мэтлэн ингээд 70 дугаар хаа цаашаа явах магадлал нь улам бүр нэмэгдэж хөрөнгөний зах зээл дээр итгэл нь улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нью-Йоркийн биржээр байгаа Turkish Resources хувьцааны ханш бол $266 Америк доллараас $294 долларт хүрч 10%-аар өссөн байгаа. Тэгэхээр ийм эрэг одоо нөхцөл байдалтай холбоотойгоор хувьцааны ханшид бас ханшийн өсөлт ажиглагдж байна гэж үзэж болохоор. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За зөвхөн та бүхэн ингээд Япон шуудан компани холбоотой өмч хөвчлийн асуудлууд бусад одоо хөрөнгөний зах зээл дээрх томоохон компаниудын хувьцааны өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэлээ. Баярлалаа жохоо.